Маркетингийн судалгаа мультимедиа сурах хүчгийн 6 дугаар бүлэг анхдагч өгөгдөл цуглуулах аргууд. Энэхүү хичээлийн өрөөнд бид дараах үндсэндээ сэдвүүдийг авч үзнэ. 1-р маркетингийн судалгааны аргууд, 2-р асуулгын арга, 3-р ажиглалтын арга, 4-р туршилтын аргын талаар авч хэлцэх нь байна. За ингээд эхний сэдв рүү оръё. Маркетингийн судалгааны аргууд. Маркетингийн судалгаа явуулах үндсэн үе шатаас аваад үзэх юм бол бид асуудлаа тодорхойлсон, судалгааныхаа зорилгыг тодорхойлсон, шаардлагатай өгөгдлийн хэрэгцээгээ гаргаж ирсэн. За өгөгдлөө хаанаас цуглуулах вэ гэдгээ гаргаж ирсэн. За үүний дараа өгөгдөл цуглуулах аргаа сонгож авдаг байна. Өгөгдөл цуглуулах аргаа сонгоно гэдэг маань үндсэндээ 3 аргаас сонголт хийж тухайн өгөгдлийг хамгийн үнэн зөв бодиттойгоор цуглуулах аргыг сонгоо авахыг хэлж байна. Үндсэндээ анхдагч өгөгдлийг цуглуулахад асуулгын арга, ажиглалтын арга, туршилтын арга гэсэн 3 аргыг ашигладаг. За үүнд асуулгын арга маань дотроо дэд аргатай, санал асуулгын арга, ярилцлагын арга, ажиглалтын арга маань дотроо бас дэд аргатай. Энгийнүүдээр ажиглах, техник хэрэгсэл ашиглаж ажиглах, харин туршилтын арга маань лабораторийн болон талбайн гэсэн дэд аргуудтай байна. За судалгааны дизайны төрлүүдийг аваад үзэх юм бол тандад судлах, тодотгож судлах, туршид судлах гэсэн 3 үндсэн хэлбэр байдаг гэсэн. Тэгэхээр ямар дизайнтай судалгаа вэ гэдгээс хамааруулаад бидний сонгож авах судалгааны арга маань бас холбоотой байж болох нь. Жишээ нь бид нар тандад судлах гэж байгаа бол дийлэнхтэй ажиглалт, ярилцлагын аргуудыг ашигладаг бол тодотгож судлах гэж байгаа бол санал асуулга, ярилцлагын аргыг ашигладаг. Харин туршид судлах гэж байгаа бол туршилтын аргыг түлхүү ашиглах хандлага байдаг байна. За судалгааны аргыг сонгоо авахдаа дараах үндсэн шалгууруудыг та бүхэн тавьж байх ёстой. 1-р өгөгдлийн гүн гүнзгий байдал буюу хэр зэрэг их өгөгдөл цуглуулах боломжтой арга вэ гэдгийг харгалзаж үзэх ёстой. 2-р цаг хугацаа зардал шаардах. За зарим аргууд бол цаг хугацаа зардал маш их шаарддаг, зарим аргууд бол харьцангуй бага шаарддаг. Тийм учраас арга сонгоо авахдаа энэхүү арга маань хэр их цаг хугацаа зардал шаардлагатай байдсан бэ гэдгийг харгалзаж үздэг. За 3-дугаарт нь өгөгдлийн үнэн зөв найдвартай байдал буюу түүрийг хянах боломж. Өөрөөр хэлбэл түүрт маань хэн хамрагдж байгаа юм бэ гэдгийг хянах боломж нь тухайн судалгааны аргын хувьд ямархуу байдалтай байна гэдгийг харгалзаж үздэг. За 2-дугаарт асуудал хянамга хандах буюу өгөгдөл бүрт хэр зэрэг няхуур хандах боломж байгаа юм бэ гэдгийг сонирхож үздэг. За 3-дугаарт судалгаа авах явцын хүндрэлийг туулах буюу судалгаанд оролцохоос татгалзах, судалгаанд оролцогч маань үнэн зөв хариулах магадлалыг нь дээшлүүлэх ийм боломж нөхцөлийг нь харгалзаж үздэг байна. За 4-дугаарт нь судалгаанд оролцогчид тохиромжтой байдлыг нь авч үзэх ёстой. Тэгэхээр энэхүү 4 үндсэн хүчин зүйлээр судалгааны арга сонгон авдаг байна. За ингээд судалгааны аргууд болгоно наривчилж авч үзье. Эхний арга бол асуулгын арга. Асуулгын арга бол дотроо 2 үндсэн дэд аргатай. Санал асуулгын арга, ярилцлагын арга. За санал асуулгын арга маань бас дотроо дэд аргуудтай байгаа. 1-дүгээрт биечилсэн санал асуулга, шуудангийн санал асуулга, телефон санал асуулга, онлайн буюу интернет санал асуулга гэсэн. Харин ярилцлагын аргын хувьд биечилсэн ярилцлага, фокус группийн ярилцлага, телефон ярилцлага гэсэн үндсэн 3 дэд аргатай байна. Асуулгын аргыг чанарын болон тоон судалгаа гэж бас хэлэх хандлага байдаг. Чанарын судалгаа гэдэг нь дийлэнхтэй ярилцлагын судалгаануудыг хэлдэг бол тоон судалгаа бол асуулгын буюу санал асуулгын аргыг хэлдэг байна. Тэгэхээр ямар тохиолдолд чанарын судалгаа, ямар тохиолдолд тоон судалгаа гэж хэлдэг гэхлээр асуулгын хэлбэр нь бүтцлээгүй байх юм бол чанарын судалгаа болдог. Бүтцэлсэн байх юм бол тоон судалгаа болдог. За төвөрийн хэмжээ бага байх юм бол дийлэнхтэй чанарын судалгаанууд байдаг. Харин их байх юм бол тоон судалгаанууд байдаг. За өгөгдлийн гүн гүнзгий байдлын хувьд их өгөгдөл цуглуулж явах юм бол чанарын судалгаа, за харьцангуй бага өгөгдөл цуглуулж явах юм бол тоон судалгаа. За судлаачийн ур чадвар их шаарддаг. Магадгүй ярилцлагын судалгаа бол ярилцлага авж байгаа хүнээс их ур чадвар шаарддаг. Харин тоон судалгаан дээр бол судлаачаас төдийлөн ур чадвар шаарддаг байна. За эдгээр ялгааг үргэлжлүүлээд үзэх юм бол чанарын болон тоон судалгаанууд нь шинжилгээнийхээ төрлөөр ялгаатай байдаг. 1-дүгээрт чанарын судалгаа бол задлж шинжилж тайлбарладаг. Харин тоон судалгаа бол нэгтгэн дүгнэж тайлбарладаг. За шаардлагатай материалын хувьд бол чанарын судалгаа буюу ярилцлагын судалгаа маань ярилцлага явуулах орчин, тоног төхөөрөмж шаардлагатай байдаг бол тоон судалгаан дээр анкет, компьютер програм гэх мэт зүйлсүүд хэрэгтэй байдаг байна. Харин судлаачийн шаардлагатай ур чадвар гэх юм бол чанарын судалгаан дээр сэтгэл зүйн мэдлэг, хэрэглэгчийн зан төлөв, маркетингийн талаар мэдлэгтэй байх ёстой бол тоон судалгаан дээр статистик, програм хангамжийн талаарх мэдлэг, маркетингийн талаарх мэдлэг хэрэгтэй байдаг байна. Судалгааны төрлийн хувьд аваад үзэх юм бол чанарын буюу ярилцлагын судалгаанууд маань задлан шинжлэх,
тоон буюу санал асуулгын судалгаанууд бол нэгтгэн дүгнэх чиглэлийн судалгаа байна. За ингээд санал асуулгынхаа судалгааны арга руу илүү наривчилж оръё. Санал асуулгын аргаар судалгаа авч байгаа тохиолдолд хамгийн гол амин сүнс нь бол санал асуулгын анкет байдаг. За санал асуулгын анкет боловсруулахдаа та бүхэн дараах дарааллын дагуу боловсруулбал илүү үр дүнтэй байдаг. Нэгдүгээр санал асуулгын анкетын танилцуулгын хэсэг гэж байдаг. За энэ хэсэгт юу багтах ёстой вэ гэхээр тухайн судалгааны зорилго, ямар учир шалтгааны улмаас, ямар нөхцөл байдлын улмаас энэхүү судалгааг явуулж байгаа юм бэ гэдгээ танилцуулах хэсэг байх ёстой. За хоёрдугаарт нь судалгаа явуулагчийн мэдээлэл байх ёстой. Өөрөөр хэлбэл судалгаа явуулж байгаа байгууллага нь ямар байгууллага, ямар зорилготой, ямар зорилгоор танаас энэхүү өгөгдлийг цуглуулж байгаа юм бэ гэдгээ тайлбарлах ёстой байна. За хоёрдугаарт хамтран ажиллах шаардлага гаргаж ирэх ёстой. Та яагаад энэ судалгаанд оролцох ёстой юм? За яагаад энэ судалгаанаас ямар үр дүн гарч ирэх юм бэ гэдэг. За гуравдугаарт үндсэн хэсэг буюу нэг асуултын хэсэг. За дөрөвдүгээрт хүчин зүйлийн хэсэг буюу нэг атрибутсын шинжтэй болон тухайн өгөгдөлд нөлөөлж болох тэр хүчин зүйлсүүдийг тодорхойлсон хэсэг. За эцэст нь талархах хэсэг гэсэн ийм дарааллын дагуу байдаг байна. За санал асуулгын анкетын асуултууд маань дараах хэдэн шин чанарыг хадгалсан байх хэвээр. Ерөнхийдөө тодорхойроо хандсан байх хэвээр. За магадгүй бид нэр сургуулийн талаар судалгаа авах гэж байгаа тохиолдолд та энэ сургуулийн оюутан мөн үү гэх юм бол энэ ерөнхий асуулт болно. Харин тодорхой асуулт гэх юм бол за магадгүй бизнес удирдлагын хөтөлбөрийг үнэлээч гэх юм бол энэ маань тодорхой асуулт болно. Ерөнхийдөө тодорхой руу явж байна гэдэг маань нөгөө судалгаанд оролцож байгаа хүн тухайн асуултууд руу чинь анхаарлаа хандуулах боломж нөхцөлийг нь нэмэгдүүлж өгч байгаа байна. Хоёрдугаар санал асуулгын анкетын асуултууд энгийн, ойлгомжтой, товчхон байх ёстой. Гуравдугаарт үг үсгийн хувьд алдаагүй хэл бичгийн дүрмийн дагуу бичигдсэн байх ёстой. За дөрөвдүгээрт асуултууд нь бүтцэлсэн болон бүтцлээгүй. За бүтцэлсэн гэдэг маань болохоор судлаач өөрөө урьдчилж хувилбаруудыг өгсөн тийм анкетын асуултуудыг хэлж байгаа. Бүтцлээгүй гэдэг бол судалгаанд оролцогч өөрийнхөө тэр асуултанд хариулах боломж нөхцөлийг нь бүрдээд өгсөнийг бүтцлээгүй хэлбэр бүхий гэж хэлэх нь байна. За 5 дугаарт энгийн асуултуудаас хүнд асуулт руу явах хэрэгтэй. Магадгүй хүнд асуултаас эхэлчих юм бол судалгаанд оролцогч нар маань татгалзах магадлал тэр хэмжээгээр нэмэгддэг байна. За асуултуудын хэлбэрийн хувьд аваад үзэх юм бол нэгдүгээр бүтцэлсэн асуулт гэж байдаг гэсэн. Бүтцэлсэн асуулт гэдэг маань судалгаанд судлаач бүтцэлсэн асуулт гэдэг маань судлаач өөрийн хувилбаруудыг санал болгож байгаа ийм асуултуудыг бүтцэлсэн асуулт гэж хэлдэг. Харин бүтцлээгүй асуулт гэдэг бол судалгаанд оролцогч өөрийнхөө хариулах боломж нөхцөлийг бүрдүүлсэн асуултыг бүтцлээгүй асуулт гэж хэлдэг. За мөн дараагийн нэг төрлийн асуулт бол битүү утгатай асуулт байдаг. Битүү утгатай гэдэг маань санаагаа шууд илэрхийлээгүй далд зориг бүхий утгатай асуултыг битүү утгатай асуулт гэдэг. Харин задгаа утгатай асуулт буюу санаагаа шууд илэрхийлсэн зориг нь тодорхой ийм асуултууд бас тавьж болох нэ. За санал асуулгын анкетыг боловсруулж явах явцад бас тодорхой хэмжээний алдаанууд их гардаг. Тэгэхээр эдгээр алдаануудыг бид нар урьдчилж мэдээд энэ алдаануудыг гаргахаас зайлсхийж явах хэрэгтэй. За гаргадаг ямар алдаанууд байдаг вэ гэхээр нэгдүгээрт удирдан чиглүүлсэн асуултууд их тавьдаг. Жишээ нь бидний жишээн дээр бол та санхүү эдийн засгийн дээд сургуулийг мөс эдийн засгийн сургуулиас юугаар илүү гэж боддог вэ гэдэг асуулт бол удирдан чиглүүлсэн төрлийн асуулт байх нь. Учир нь судлаач өөрөө санхүү эдийн засгийн дээд сургуулийг мөсөөс сайн гэж бодож байгаа болохоос биш судалгаанд оролцогч магадгүй заавал илүү гэж бодох шаардлага байхгүй. За хоёр дахь төрлийн алдаа бол хоёр ойлголтыг нэгэн зэрэг асуудаг. За санхүү эдийн засгийн дээд сургуулийн ичнэ хөтөлбөрийн сургалтын хэлбэр болон чанарт үнэлгээ өгнө. Тэгэхээр энэ дэр хэлбэр болон чанар гэсэн хоёр ойлголт гарч ирээд. За магадгүй хэлбэр нь сайн хэлбэр нь тохиромжтой хэрнээ чанар нь муу байж болно. Аль эсвэл хэлбэрийн тохиромжгүй хэрнээ чанар нь сайн байж болно. Ийм тохиолдолд нөгөө үнэлгээ өгөх боломж нөхцөл маань байхгүй болчихж байна гэсэн. За гуравт хариулах боломжгүй асуултууд байдаг. Таныг анх санхүү эдийн засгийн дээд сургуульд илсэн ороход хэн нөлөөлсөн байж гэдэг. Яг хэн нөлөөлснийг нөгөө судалгаанд оролцогч маань тодорхой цаг хугацааны дараа мартаж болно. Мартаж байгаа учраас энэ маань өөрөө хариулах боломжгүй асуулт болж таарах нэ. За дараагийн гаргадаг санал асуулгын анкетын алдаанууд бол үгийн сонголтыг буруу хийдэг. Та хичээлээ хэр их тасалдаг вэ? Байн, хаяа, заримдаа ховорхон. За тэгтэл зарим хүмүүс 7 хоногт 3 таслаа түүнийг хаяа гэж бодож болно. Тэгтэл зарим хүн бол түүнийг байн гэж бодож болно. Тэгэхээр нөгөө хүн болгоны байн, хаяа, заримдаа нөөр учраас бид нэр санал асуулгын анкет боловсруулахдаа энэ үгийн сонголтыг зөв хийх шаардлагатай байна. За мөн дараагийн нэг гаргадаг алдаа бол бичлэгийн алдаа их гаргадаг. За жишээ нь таны нас 20,
хүртэл 20-30, 30-40. За тэгтэл яг 20 настай хүн бол А бай хариултыг хоёулангийн сонгох боломжтой болж байна. 30 настай хүн Б бай хариултыг хоёулангийн бас сонгох боломжтой болж байна. За дараагийн нэг гаргадаг алдаа бол гадаад нэр томьёо хит их ашигладаг. За хилтэйч хүн байж болно, тухайн нэр томьёог ойлгодог хүн байж болно, ойлгохгүй хүн байж болно. За та сургуульд нэвтрүүлж буй customer relationship-ийн хөтөлбөрийг гэхэд зарим хүмүүс энийг өөр байдлаар ойлгож болно. Тийм учраас үүнийг орчуулах юм уу аль эсвэл энгийн нэр томьёо руу хөрвүүлэх шаардлагатай. За мөн санал асуулгын анкет боловсруулахдаа дистарал алдагдаад хүнд асуултаар эхэлж болно. Жишээ нь та санхүү эдийн засгийн дээд сургуулийг дараах хүчин зүйлүүдийн дагуу эренбэлнэ үү гэдээ эхлэх юм бол энэ маань хүнд асуултын тоонд орно. Харин түүнийхээ оронд та энэ сургуульд сурдаг уу, ямар хөтөлбөрт суралцдаг вэ гэх мэтчлэн хөнгөн асуултуудаар эхэлж нөгөө судалгаанд оролцогчийг халаагаад дараа нь хүнд асуултуудаа тавьж эхлэх юм бол судалгаанд оролцогчид илүү хялбар байдал үүсгэнэ. За санал асуулгын анкетын энэ алдаануудыг ер нь яаж багасгах вэ гэхээр түүний алдааг залруулах хамгийн сайн арга бол урьдчилж шалгах буюу урьдчилаад олон хүмүүсийг судалгаанда санал асуулгын анкетыг урьдчилж шалгах буюу бага хэмжээний төвөртэй судалгаа явуулаад түүнээс алдаануудаа засаад дараа нь их хэмжээнийхэн төвөр дээр ашиглах нь өөрөө хамгийн оновчтой аргуудын тоонд ордог байна. За санал асуулгын арга бол ер нь хамгийн их өргөн дэлгэр ашигладаг арга байгаа. За дээрэс нь цаг хугацаа зардлын хувьд бол харьцангуй бага ийм арга байна. За дараагийн арга руугаар ярилцлагын арга. За ярилцлагын аргын хувьд бол чанарын судалгааны арга гэдгийг түрүүн хэлсэн. За ярилцлага явуулахдаа та бүхэн дараах хэдэн зүйлсийг анхаарах шаардлагатай. Нэгдүгээр ярилцлага авах гэж байгаа туршлагыг сайн харах хэрэгтэй. Ярилцлага авах гэж байна гэд өөрөө яриад байдаг ийм судлаач нар байдаг. Хамгийн гол нь судалгаанд оролцож байгаа хүмүүсийг яриулах, тэднийг зөв хандлагатай болгох, тэднэрт зөвөр ойлгуулахын тулд ярилцлага авахч маань маш сайн өндөр туршлагатай байх хэрэгтэй. За хоёрдугаар ярилцлагын асуултууд маань бас л ялгаагүй яг л бүтцэлсэн хэлбэртэй асуулт тавьж болно, бүтцлээгүй хэлбэртэй асуулт тавьж болно. За мэдээж нөгөө ярилцлагын асуултууд маань энгийнээсээ хүнд рүү гэсэн тэр зарчмууд маань бол мөн л адилхан мөрдөгдөж явдаг байна. За мөн гуравт нь ярилцлага явуулах орчин нөхцөл байдлыг зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцож байгаа хүн таатай өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх тийм орчин нөхцөл байдлыг бид нэр сонгож авсан байх ёстой байна. За сүүлийн үед гараад байгаа энэ бас нэг нөлөөлөл бол энэ интернет буюу интернет санал асуулга байна. За интернетийг судалгаанд ашигласнараа ямар давуу тал үүсэж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр маш хямд зардалтай байгаа. Интернет асуулга нь. За хоёрдугаарт нь шууд үр дүнгийн ашиглаж болдог. Өөрөөр хэлбэл шууд онлайн хэдэн хувьтай явж байна, ямар хөө нөхцөл байдалтай явж байгааг мэдэх боломжтой. За гуравдугаар төврийн хэмжээг их байлгах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл веб дээр байрлуулж байгаа учраас тийшээ хандаа трафик өндөртэй л байх юм бол төврийн хэмжээ тэр хэмжээгээд нэмэгдэх боломжтой байдаг. За бас дээрэс нь судалгаанд оролцоход хүндрэлтэй байдлыг арилгадаг. Өөрөөр хэлбэл заавал биеэр очиж уулзах, заавал бичилж уулзах тэр бүгдийг байхгүй болгоод харин зөвхөн веб руу хандахад хангалттай болоод ирж байгаа жишээ. За интернет ашиглаж байгаа тохиолдолд та бүхэн төвөрлөлтөн дээр нэлээс анзаарах хэрэгтэй. Хязгаарлагдмал бус буюу хинч ороод өгөх боломжтой ийм төвөрлөлтийг шийдэж болно. За гэхдээ энэ маань нөгөө төврөө хямдгүй учраас үнэн магад байдлын хувьд судалгааны ажлыг чинь үнэн магад байдлыг бууруулцдаг. За хоёрдугаарт нь тодорхой шалгуур тавьж болно. За жишээ нь бид нар ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах вэ гэдэг асуулга явуулж байгаа бол тухайн асуулганд маань зөвхөн 18-аас дээш насны буюу сонгуулийн насны хүмүүс орно гэж тодорхой шалгуур заагаад өгч болно. Аль эсвэл урьдчилж бэлдсэн буюу тодорхой хэрэглэгчдийг сонгоо аваад тэдгэр хэрэглэгчд рүүгээ асуулга явуулаад ярилцлага хийгээд ах юм бол үнийг урьдчилсан бэлдсэн төвөртэй гэж хэлдэг байна. Дараагийн дэд зэдвэрүүг оръё. Ажиглалтын арга. Маркетингийн судалгааны аргуудаас ажиглалтын арга бол маш үр дүнтэй аргуудын тоонд ордог. Ялангуяа альва нөхцөл байдлын талаар тандаж судлахад ажиглалтын арга бол их үр дүнтэй. За ажиглалтыг дотор нь дэд аргаар нь хуваа их юм бол зохион байгуулалтаар нь энгийнүүдээр ажиглах, аль эсвэл техник хэрэгсэл буюу камер ашиглаж ажиглах. За далдлтын байдлаараа бол ил ажиглал, өөрөөр хэлбэл судалгаанд оролцогч ажиглалтанд өртөж байна гэдгийг мэдэх боломжтой ажиглал. Далд буюу судалгаанд оролцогч ажиглалтанд өртөж байгаа гэдгийг мэдэх боломжгүй ажиглал. За бүтцийн хувьд бол бүтцэлсэн буюу тодорхой зүйлсүүдийг нь ажиглах, бүтцлээгүй буюу ерөнхий нөхцөл байдлыг нь ажиглах гэсэн ийм дэд аргууд байдаг байна.
За анхааралтай ер нь ажиглаж явах юм бол асуудлыг эрт оншилж чаддаг. Өөрөөр хэлбэл ажиглалтын арга бол нэг их хөрөнгө мөнгө шаарддаггүйгээр асуудлуудын гүн рүү орж мөн чанарыг нь ойлгоход тус түхэн болдог ийм л аргын тоонд ордог бахнэ. За дараагийн дэцид дүүрэг орё. Туршилтын арга. За туршилтын аргын хувьд бол дараах үндсэн дэд аргуудтай лабораторийн нөхцөлдөх туршилт, талбай нөхцөлдөх туршилт. За лабораторийн нөхцөлдөх туршилт гэдэг бол зохиомол буюу урьдчилсан бэлдсэн орчин туршилтыг явуулж явах юм бол үнийг лаборатори гэж хэлж байгаа. Харин талбай гэх юм бол бодит орчин нөхцөл байдал туршилтыг явуулахыг хэлж байгаа. За туршилтын талаарх үндсэн ойлголт нь дараах хэдэн зүйлийг авч үздэг. Нэгдүгээр үйл хамаарах хүчин зүйл буюу шалтгаан. За хоёрдугаарт хамаарах хүчин зүйл буюу үр дүнгийн. Өөрөөр хэлбэл тухайн туршилтын үр дүнд гарч ирж байгаа хүчин зүйл. За үр дүнгийн хүчин зүйл нөлөөлөх бусад хүчин зүйлс гэсэн ийм гурван хүчин зүйл байдаг. За тэгээд мөн туршилтын гадаад болон дотоод хүчин төгөлдөр байдал гэсэн ойлголтууд гарч ирж байгаа. За туршилтын ерөнхий загварыг аваад үзэх юм бол нэг дараах байдалтай байж болно. Бид нэг тодорхой групп сонгож аваад орчин нөхцөлийг нь өөрчлөөд буюу туршилтаа хийгээд үр дүнг нь ажиглаж болно. Аль эсвэл группээ сонгож аваад эхлээд ажиглчаад дараа нь туршилтаа явуулаад дараа нь ажиглалтаа хийж болно. За аль эсвэл хоёр групп сонгож аваад нэг группээ туршилтын групп болгоод нэг группээ хяналтын групп болгоод хоёулын дээр нь зэрэг туршилт явуулаад хоорондынхоо үр дүнг харьцуулж ажиглаж болох. Иймэрхүү загварууд байж болно. За мөн олон групптэй туршилтуудыг хийж болох нь байна.